Сайн байцгаана үзэгчдээ. Мандала подкастын ээлж дугаар эхэлж байна. Тэгэхээр манай өнөөдрийн зочин болохоор хүүхдийн зохиолч, яруу найрагч, улс төр судлалын ухааны доктор Нүүдэл байна. Бид энэ удаа монголчуудын үр хүүхдээ сургаж хүмүүжүүлж ирсэн арга ухааны талаар ярилцахаар бэлтгэлээ. Тэгэхээр бид хамгийн зөв хариултаас илүү мэдрэх, зааж сурахаасаа илүү хамтдаа зөв бүтэн байх энэ агуулгын сэдвээр ярилцъя гэж шийдсэн юм. Тэгэхээр яагаад хоёулын энэ сэдвээр ярилцахаа шийдсэн бэ гэхээр зэрэг та өөрөө хүүхдийг сургаж хүмүүжүүлэх, хүүхдийн танин мэдхүй зориулж 20 гаруй ном зохиол бичсэн. Одоогийн нөхцөл байдал хүүхдийн хүмүүжлийг бид нар бас өнгөрснөө эргэж харах. Уламжлалаа одоо өнөөдрийн нөхцөл байдалд яаж таацуулж авч явах уу гэдэг сэдвээр бас ярилцсан. Тэгэхээр миний номны онцлог бол мэдээж хүүхдийг одоо хүмүүжүүлэх, хүүхдээ оюун ухааныг хөгжүүлэх энэ үднээс л бичдэг юм. Тэгэхээр яг энэ сэдвээр одоо намайг одоо бас урьдчилан нэвтрүүлэгт оруулж аваад баярлалаа. Бидний ирээдүйн болсон хүүхд залуучуудын сайн сайхны төлөө сэтгэл оюунаа зориулж аваад нэг жирийн нэг нь зохиолч хүн. Яг онлын төвшин дээрийг бол бас их төвөгтэй. Өнөөдөр бодит байдалд бид нар одоо тэр маш их сайхан өв уламжил хүүхдээ сургууль хүмүүжүүлж ирсэн тэр арга ухааныг өнөөдөр бид нар хэр зэрэг мартаж байна. Одоо эргэж харах ямар шаардлага байна гэдэг өнцгөөс бас ярих гэж шийдсэн юм л да. Эхийн хөвлөд байхаас нь эхэлж одоо хүүхдээ ямар хүн байх ёстой талаас нь бодож эхэлдэг гэж ер нь ярьдаг. Та энэ талаар дэлгэрүүлж яриач. Ер нь бидний өв дээдс хүүхдээ хүмүүжүүлэх, хүүхд залуучуудыг хүмүүжүүлэх энэ арга сэдв нь бол ерөөсөө хамтын өмч гэж үздэг байж. За хамтын өмч. Хамтын өмч ерөөсөө. Өөрөөр хэлбэл эцэг эхүүд, өвөө эмээ, ах мод хүмүүс ерөөсөө бүгд тэр одоо хүүхд залуучуудын хүмүүжлээд л онцгойч болгодог гэдэг байж л да. Монголчууд маань одоо 5-6 сараас нь эхэлж одоо хүмүүжүүлж эхэлж хэвлээд байх. Тэр одоо тэр нь яаж хүмүүжүүлдэг гэхээр одоо жишээ нь одоо бие давхар эмэгтэйг урдуур гарч болохгүй. Бие давхар эмэгтэйг бол одоо эмэгтэй маань харанхуй шөнө жороогоор явж болохгүй. Тэр хүнийг цочоож болохгүй. Тэр хүн одоо танихгүй янз бүрийн хүмүүстэй гар хөл барьж болохгүй. Айж очихгүй, харанхуйчаар явж болохгүй. Бас зүү бус одоо идэ буданд гар хурж болохгүй. Байгаль хангаатай хүртэл зүү зохистой ингэж харьцдаг байсан нь бол жирэмсэн эмэгтэй хүн маань харьцдаг байсны үйл явдал нь бол яагаад гэвэл одоо тэр эхийн хэвлээд байгаа үргийг бол амгалан тайван дөлгөө одоо тийм хүн болгож бүр ирээдүйд одоо бэлтгэдэг байсан байна. Хэвлэгээс нэг байдаг. Тэгэхээр энэ маш олон энэ цээрүүд тийм ээ. Тэгээ адгалаад бас нэг улаа үзүүлж болохгүй юу? Жирэмсэн хүн гэдэг тий гэж ярьдаг. Тэгэхээр тэнд амь үүслээ хүн бүрлдэж байна. Хичнээн одоо гараагүй ч гэсэн тэнд хэвлээд хүн байна гэд айж очиж болохгүй гэд. Та их сони үг хэллээ. Хүүхэд гэдэг хатаа хамтын өмч, хүүхдийг хүмүүжүүлэх арга гэдэг. Тэгэхээр хуучин таньдагч бай таньдгүй шүү ахмад настай хүмүүс. Хүний өөрийн хэнийгч бай болохгүй бүтэхгүй буруу зүйл хийж ивэл болохгүй юм шүү. Бүтэхгүй ингэж болохгүй юм шүү гэдэг зүйлийг хэлдэг, сануулдаг юм байлаа шүү дээ. Одоо хүний ирэх хүүхдийн ирэх гэдэг утгаар бас энэ зүйл харьцангуй жоохон өөрчлөгдөж байна. Одоо ширүүхэн зандрууд яагаад хүүхд цаг нөхөдөг. Энэ дээр та ахмад настай хүний хувьд хүүхдүүдтэй их олон жил ажилласан хүний хувьд юу гэж бодож байна? Ер нь өв дээдс маань бидний үед одоо зөөр миний баг байх ч гэсэн одоо ахмадын одоо сургаад ахмадын үг бол хууль мэт хэрэгждэг байсан. Ахмад хүн бол одоо ерөөсөө таньдагч бай, таньдгүйч бай. Таньдаг танихгүй нь хамаагүй. Одоо бид нар гудамжинд одоо бидний байгаа ч одоо бурууг нь алгадаж байгаа дахиад ийм хэрэг гарахгүй шүү гэдэг. Тэгэхээр ахмадын хууль үг бол хууль байсан. Хууль байсан. Тий. Тэгэхээр энэ дэр нэг зүйл бас анзаарч байна л да. Хүнд хатуу шаардлага ч юм уу тийм байх ёстой зөв бурууг дэнсэлж хэлж байгаа ахмад хүмүүс. Өөрсдөө бас үлгэрлэн дуурайлж үзүүлэх гэдэг нэг юм зүйл. Тэгэлгүй ах. Тэгэхээр хуучин бол ахмадууд бол ерөөсөө амьдралын туршлагаарааш тэр одоо тогтсон үзэл бодлоор гэсэн тэр залуу үедээ бол маш сайхан үлгэрлэн дуурайлж үзүүлдэг байлаа шүү дээ. Энийг бас нэг хүмүүжүүлэх хамгийн одоо тийм шалгарсан зэгстэй аргуудын нэг гэж бас зарим хүмүүс ярьдаг. Та энэ дээр. Гэхдээ ер нь монголчууд бол хамгийн бас нэг том одоо энэ хүүхд залуучуудаа хүмүүжүүлэх ганц зүйл биеэрээ үлгэрлэн дуурайх. Энэ нэг номер байсан. Ерөөсөө тэр одоо зүгээр одоо үгээр биш үйлдэлээр тэр үлгэрлэн дуурайж үзүүлэх нь одоо хамгийн чухал одоо хэрэгсөөр байсан. Энэ нийгэмд амьдарч байгаа үед зүгээр шүүмжилтээ ханддаг. Одоо нэг
аав ээж өвөө эмээ. А тэгтээ өвөө эмээ бол бас үүргээ гүйцэтгэж байгаа. Яагаад гэвэл одоо өвөө эмээ дээр өсөж торинсон хүүхдүүд чинь арай өөр байна гэж бид нэр амьдралаар сараад байгаа байна та. Яагаад гэвэл өвөө эмээдээ хайртай, эмээ маань өвөөдөө хайртай, өвөө маань эмээгийнхээ үгийг сонсдог, эмээ маань өвөөгийнхээ үгийг сонсдог, нэг нэгтэй хүндлэлтэй харьцдаг. Энэ нь бол тэр ач зээд нь бол яг одоо яг л нөгөө сая ярьдаг дуурайх. Яг дуурайж ингэж харьцах хэрэгтэй маань, ахмад хүмүүстэй ингэж харьцах хэрэгтэй маань. Одоо би ийм хүн болох юм байна гэдэгт оюун ухааныг төлөвшүүлж өгдөгөр энэ нь бол тийм. Зүгээр аав ээжд бол алдаатай дутагдaltaй байгаа. Магадгүй та одоо олыг бас ухаж дараад би хариулах болов гэж боломж олдвол. Тэгэхээр энэ хүүхдийн одоо сургууль хүмүүжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа судлаач болон эрдэмтэд янз янзын хүмүүсийн зүйлийг ингээд хараад уншаад байж хахад тухайн цаг үе тухайн одоо бие хүний бүтээдэг. Жишээ нь 1990 онд одоо зах зээлийн нийгэм гараад маш олон зүйл өөрчлөгдлөө. Олон хүмүүс ажилгүй боллоо. Ялангуяа эцэгчүүд маш хүнд ачааг үүрлээ. Би нэг хүнтэй ярьж яхад надад тийм зүйл ярьж байсан их сонирхолтой өнцөг санагдсан л да. Өөрийнхөө үзсэн хэцүү бэрх зүйлийг хүүхдүүдтэй үзүүлмээргүй байна гэж тэр нэг талдаа сайн хэрэг боловч нөгөө талдаа бэлэнчлэх, ачаалдаах чадваргүй байх. Одоо сул тийм ээ төсвөр хатууж л ийм нэг үе гарч ирсэн юм биш байгаа гэсэн зүйлийг бас нэг үнтэй ярьж ирсэн. Энийг та нэг анзаарч үзсэн үү? Ер нь энэ хэр одоо бодиттой ч юм уу, үнэн ч юм уу гэж. За тэгэхээр монголчууд маань нөгөө хайрын дотор хална гадна гэсэн ийм үг байдаг. Тийм учраас хүүхд залуучуудыг бол бид нар чинь өнөөдөр хамгийн том алдаа бол эцэгчүүд бол үр хүүхдээ шууд хайрлцдаг. Одоо сая хэллээ шүү дээ. Одоо бид би одоо ингэж зовжоос учраас хүүхдтэй ийм зовлон үзүүлэхгүй гэдэг чинь тун буруу. Бас нэг гоё үг хэлээ. Энэ бол өвгдээдсэ дээр үе нэг. Баян хүний нохоо ирэх. Ядуу хүний хүүхд ирэх гэж. Үгүй тэр чинь одоо бол эсрэг үстэй. Одоо баян хүний хүүхд ирэх те. Тэр өвгдээдс яасан. Тэр баян хүн одоо тэр өв хөрөнгөө уламжлуулах. Ухаантай байлгахын тулд тэр хүүхдтэй хайргуудаа биш. Тэр өмч хөрөнгөө хадгалуулахын тулд цаашаа одоо удмаа авч явахын тулд тэр өр хүүхдтэй төвч хатуу өсгөж. Хатуудаа биш. Нөгөө түрүүний таны ярьдаг. Нөгөө хайр дотроо. Хайр байгаа шүү дээ. Тэгтэл одоо болоод эсрэг болчиход байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн хажууд юу ярих уу гэдэг ийм нэг их игэл жирийн юм шиг мөртлөө агуу том тийм ухаан байж тээ. Тэгэхээр зэрэг нөгөө үлгэрл нь дуурай үзүүлнэ гэдэг чинь амьдрал болсон хойно болохгүй бүтэхгүй зүйл зөндөөл байна. Тэр болгоныг хүүхдэд мэдрүүлэхгүй өсгөдөг ийм л байж тээ тийм ээ. Хүнээр хүн хийх гэж ярьдаг шүү дээ. Маш олон зүйл одоо ардын амын зохиол та өөрөө зохиолч яруу найрагч хүн энэ талаас сайхан дэлгэрүүлж ярих болов уу гэж би бодож асууж байна. Зүүр зүтсэн үг, сургаал, үлгэр домог энэ бүгдийг дандаа ингээд орой нэг сайхан хоолндоо идчихээд хүүхдүүдтэйгээ хамт нэг халуун ам бүлээрээ ингээд суугаад үлгээр ярьдаг. Онцгой таавар таасдаг. Тэр болгоны цаана хүүхдийг хүмүүжүүлэх тийм ардын нандин сайхан арга ухаан байж л дээ. Энэ талаар та. Сая түрүүн би хэллээ шүү дээ. Эхийн хэвлэлээс эхэлж хүмүүжүүлдэг байсан гэж. Тэгэхээр юу аахгүй юу? Одоо за хүүхд гараад ирлээ. Тэр хүүхдийг чинь одоо хин их барьж авах уу? За хэн их барьж авахаас эхэлнэ. За мэдээж өнөөдөр могоо жил бол могоод ивэл жил нь ямар хүн байна. За тэр ивэл жилтэй хүний эсвэл олон одоо их барьж авсан одоо настай ийм хүмүүсээр хүүхдээ бариулснаа их барьж авснаар бол тэр хүүхд чинь бас арай өөр хүн болж төлөвшд юм байна. Ер нь монголчууд үр хүүхдүүдийнхаа төлөө одоо хүүхд залуучуудынхаа одоо энэ хүмүүжлийн төлөө онцгой ач холбогдол өгчээс нэгэн жишээ бол би олон ном төвхийн сэдвүүтэй ном зохиод уншижсанаас одоо уншижснаас харахад бол одоо хэлдэг шүү дээ. Ер нь Чингисийн зэрэг байлдан дагуулт бол асар их хүмүүжлтэй дэг журамтай. Энэ нь бол ерөөсөө хүүхд залуучуудаа хүмүүжүүлсэн. Үнэхээр тэр Монголын зэргүүд бол дэг журамтай яг хууль дүр минь. Тэгжээж өнөөдөр бас тэр дэлхийд бол бас нийт төрөө гаргасан энэ хүмүүжлэнийг. Тэгэхээр хүүхд гараад ирлээ. За хүүхдээ бол одоо ивэл жилтэй хүн барих юм.
барихнаа да. За мэдээж тэр нь бурхан дээд тэнгэрээс хараад хэд ямар өдөр гарах нь бол тэр өөр хэрэг тий. За гарсан тий гарсан өдрийн гариг тий төрсөн өдрийн төвөрг гэдэг. За тэгээд гараад ирлээ. Гараад ирснээр тэр одоо модын үлгээ хүртэл өөр онц ач холбогдолтой. Модон үлгээ. Тэр үлгээ дээр чинь нар тусдаг эвэр газараас одоо хөгшин хатсан хуурай модоор хийдэг байсан гэж байгаа үлгээг. Одоо тэр нөгөө дээр үе тийм үлгээ байлаа шүү дээ. Тэр нөгөө үлгээ зөв модон үлгээ байлаа шүү дээ. за одоо модон үлгээ хийж нөгөө талаас одоо тэр чинь нэг юм орчин үеэр бол одоо хүүхд яхад хүүхдийн хэрэг маяг л юм л да. хүүхдийн хэрэг маяг. Тэр жишээлбэл одоо тэр одоогоор бол живэх юм тийм ээ. Энэ гэхдээ одоо тэрийг одоо би бас энийг судалж харж яасан. Одоо амьд тонны ноосоор хийнэ гэж байгаа. Амьд тонны ноос. Амьд тонны ноос гэдэг нь юу юм бэ гэхээр одоо жишээ нь харганд хашаа нэгээд хон шөргөөгд ноос үлддэг үстэй. Энэ чинь амьд ноос юм. Одоо нөгөө хайчлаад авцсан ноос бол амьд ноос биш. Тэгэхээр тэгж хүртэл одоо хүүхд өөр цаад ухаан одоо ямар нэгэн амтны амь тасалсан зүйлийг өөр хүүхдүүдэд ойртох бай гэсэн ийм утгасаар явж байдаг. Энэ ийм одоо зүгээр одоо бид нар ч юм бол манай өвгдөөцөг одоо энэ чинь их тийм агуу ард түмэн байсан маш таа ч дээд тэнгэрээ шүтдэг одоо дээд тэнгэрээ шүтгэхээсээ илүүтэй бол тэр бүх хүнд одоо нөгөө үлгэрлэх тийм одоо тийм ёс заншил бүрдсэн. Яаж тэгжээж тэр үр хөвгт чинь хүмүүжлтэй өвг дээдсээ хүндэлдэг одоо тийм төлөв даруу шудраг их оронч ийм л хүн бий болдог байжээ. За тэгэд уучлаарай. Тэгэд одоо нөгөө үлгээтэй хөвгт гараад ирлээ. Энийг чинь бол нөгөө одоо цагт яг тэр явагдаж байгаа. Манайхан бол одоо бүвэн дуу гэж аюу гоё. Дараараараараараа гэдэг зөөлөх нь одоо бол тэгээ үлгээтэй хүүхд сайхан дуу сонсохгүй тэр хүүхд одоо төлөвшөж зөв хүмүүжлтөөснө гэж яриад байгаа юм. Гэхдээ тэрийг чи мэдний өвгдөөц чи айл ярд гэж 13 дугаар тэр хинзээ чигс тэгж хүмүүжүүлчихсэн байна шүү дээ. За тэгээд 3 4 настайгаас нэгтлвэл одоо нөгөө үлгээр ярьж өгнө. Тэрийг чинь одоо хүүхдүүдөө чагна, ухаарна. Тэгээд 5 6 нас хүрээд ирэхээр нь өөрөөр нь үлгэр эргүүлж хариулна. Тийм ээ? Ингэж хүмүүжүүлж. За тэгээд цааш бол одоо тэр нөгөө хүүхдүүд хөдөлмөрөөр хүмүүжүүлж. Таарсан тохирсон ажлыг хийлгэж байсан. Одоо 3-аас 5 наснд нь сайхан мөрөөнүүд сургана. 6-аас 7 наснд нь хонь хариулна. Одоо 8 9 нас 10 наснаас нь одоо хариуцлах хүлээж үүрэг хүлээл гэж эхэлнэ. Ингэж монголчууд ч үр хүүхдээ хүмүүжүүл төлөвшүүлж яснаар өнөөдөр тийм агуу ард түмэн байна. Бид нэр байсан юм байна гэдгийг одоо би бас энэ түүхийн номсод бас харж байхдаа юм байна. Тэгэхээр түрүүн та нар цус дурдлаа. Монголчууд хүүхдүүдээ байгаль төхөөр байлгадаг байсан. Угаасаа одоо амьдралын хэм маяг хөвшил соёл нь тийм учраас сүүлийн үед хотчоод ерөөс хотоос гарахгүй дөрөв одоо ханны дунд яг одоо хичнээн одоо энэ цаг үеийн хөгжил дэвшдгийг үүсгэж байгаа биш ч гэсэн бас сөрөг тул байна л да нөгөө Facebook, сошиал орчинд маш их автж байгаагийн их тийм муу нөлөө байна гэж одоо ихэнх хүмүүс үздэг. Ер нь тэрийг бол одоо битээр ярих ёстой сэдв. Энийг тий яавал одоо энэ зүйлийг нөгөө бие даа шийдвэр гаргах, байгальтайгаа ойр байх, нөгөө төсвөр хатуужил ингээд альва сонголтыг хийх чадвар гэдэг бүгд л одоо байгальтай ойр байсан хүмүүст их тийм илүү байд юм болов гэсэн зүйл анзаардаг л да. За энэ байгаль дэлхийгээ бол за монголчууд бол мэдээж эртээр байсан бол байгаль дэлхийг шүтэн биширч ирсэн. Одоо энэ том хайрхны буйнд одоо бид нэр одоо энэ хоолтой амгалдан тайван мал маань үржээд байна гэдгийг бол бүр хүүхдээ багаас нь одоо тархинд нь суулгаж өгдөг. Тэгснээр тэр нөгөө хүүхд маань одоо байгаль дэлхийгээ шүтэн биширч чаддаг. Энэ нь бол хүнийг хайрлж чаддаг, тийм ээ? Альва юмыг бишрэхтэй одоо тэр байгалийн гоо сайхныг биширч чаддаг. Ийм хүмүүжлэр зүгээр бичгтэйг хуулиар үлгэрлэл нь хэлж өгч байгаа гэсэн. Ер нь одоо энэ би боддгийг 90 хүүхд залуучууд монголчуудын нэг номерын зүйл бол ерөөсө үлгэрлэн дуурайлах. Сурагч чи ингэх өстой, тэгэх өстой гэж загнах, зандарч тулахгаас илүүтэй бол ерөөсө үлгэрлэн дуурайх өвг дээдс маань өв уламжил бол байна тийм байсан. Тийм байсан. Гэтэл
Зүгээр бас нэг хата байгаль дэлхийд би өнөөдөр бас шүүмжилтээ зүгээр сая 90-ад онд энтерд бол бас жоохон тиймэрхүү байлаа. Харин өнөөдөр бол бас монголчууд бол байгаль дэлхийг хайрлах, хүндлэх одоо хүүхд одоо би ийшээ зуныхаа амралтаар хөдөөгаад явах чинь Та чинь бас сайхан морь үйдэг тийм. Морь үйдэг уяач хөө. Тийм одоо тийм тэгэхэд хүүхдүүдэд тэр чинь том хүмүүс ч гэсэн одоо энэ хог шороогоо хаяхгүй одоо байгальд одоо бид нар аялж явж за энд өнөөдөр хоноглолоо тэгт бүх хүүхдүүд хогоод өгөөд цэвэрлэл явдаг гэсэн байна. Энэ бол нэг хуучин үе уламжил бас сэргэжэл гэсэн. Тэгээ тэр хүүхдүүд байгалыг хайрладаг болж шүү дээ. Тэр байгалыг хайрлаад байгаа юм биш. Тэр хүүхдүүд одоо бүр том пилсо цаана яваад шүү дээ. Тэр хүүхдийг чинь юм хайрладаг, юмыг хүндэлдэг, дээдэлдэг үзэн суулгаж өгч байгаа. Тэгээд мэдээж байгалаар мэдээж тэр чинь байгалаа хайрласнаар их олон юм явж шүү дээ. Зөвхөн байгаль хайрлаад байгаа юм шиг. Тийм учраас байгаль талтаа бол би бас баяртай яваа хүн нэг ямар ч байсан манай хооч үе маань залуучууд маань одоо байгаль дэлхийг хайрладаг, хүндэлдэг болж байна. Энэ нэг талархууштай гэж бодож байгаа шүү. За дунд сургуулийн багштай би бас ярьж сууж яхад нэг ийм зүйл ярьж ирсэн. За манай ингээд нэг 40 орчим хүүхэд байна. Тэгэхээр дунд нь хотын сургуулийн л да. Хөдөөнөөс ирсэн. За эсвэл амралтаараа хөдөө явдаг, өвөө эмээ дээрээ очдог, ах дүүс дээрээ очдог ийм хүүхдүүд арай нэг их тийм цоо байх юм. Энэ юу вэ? Чи энийг юу гэж боддог гэж надаас сууж ирсэн. За энэ асуултыг би бас танаас асуумаар байна. За энэ бол ойлгомжтой. За. Яагаад гэвэл би түрүүн хэллээ шүү дээ. Хөдөлмөрөөр тохирсон хөдөлмөрийг хэлнэ. Хүн тохирсон хөдөлмөр тэр хүүхд оногдуулж явах хэрэгтэй. Энэ нь бол энэс хүмүүжил авч чаддаг. Одоо хөдөөний хүүхдүүд чинь ерөөсөө өглөө босоод одоо хөөрхий тэр нэргүүл болохоос эхлээд ээжийнхээ нөгөө туглын зэлэн дээр очиж туглаа татчих байгаа шүү дээ. Тэгэд өхрөө туун, дараа нь туглаа туун. Тэгээд адуу орж ирэхээр гүү унаг татж уйна. Ингээд ерөөсөө тэгээд аргалт өгөө нэгэд өдөр тутмын ажилда. Тэрнээс нөгөө хүүхдүүд чинь хүмүүжил аваад байна. Төлөвшөөд байна. Тий. Таар тохирч. Тэгтэл өнөөдөр хүүхд бараг хөдөлмөр хийлгүүл баг юу ч гэдэг бас энэ бол зүгээр бас өрөөсгөл байна. Энэ яг одоо их жижигхэн юм шиг нэг хачлал бодлого юм шиг мөртлөө хамгийн чухал сэдв гэж бас би зөвөр хөвгөний үед үзэж л дээ. Нөгөө нэг алдарт өгөөдөг шүү дээ. Нэг хэм бэлээ. Хөдөлмөр хүнийг бий болгоно гэдэг. Яг хөдөлмөр хүнийг бий болгоно. Гэтэл одоо хөдөлмөр ажил хийхэд хүүхдүүд яаж хандж байна? Үүнхээр зарим нь бол за бүх хүмүүс биш л дээ, бүгдийн нийтийн хамруулж биш. Ингээд дийлэнхтэй ачаалдах чадвар гэж нэг зүйл байна. Тэгээ энэ өөрөө хөдөлмөр хүнийг бий болгодог юм болвол энэ хүнийг зөв байх одоо төсөр хатуужилттай байх одоо зөв хүмүүжлэлтэй байхад хөдөлмөр нөлөөтэй бол бид нар энэ хүүхдийг ингэж ажилд сургах гэдэг одоо энгийгээр яриа л да. Энэ зүйлд аягүй хоцрогдож байна. Тэр яах ч юм. Яг таны төрөний ярьдаг хөдөө ингээ явахд бас болж байна тийм ээ. Тэгэхээр хүүхдүүдийн буруу гэж та бас буруу биш ээ гэж та хэлсэн. Тэгэхээр ер нь ажил мэргэжлийн хөвдөч одоо зохиол бүтээлийн хөвч ингээ хүүхдүүдтэй их ингээд насаараа л та ажиллаж байгаа хүн энэ дээр нэг сайхан далаастай бас нэг хүн санаж сэрхээр нэг тийм зүйл хилээч гэвэл та юу гэж бодож байна? Тий. Бидний чинь нэг бас нэг гоё юм байлаа шүү дээ. Хөдөлмөр туслан гэж юм байлаа шүү. Тийм байлаа. Тий. Тийм байлаа. Тэрнээс одоо жишээ за малчин айлын хөвгт, хөдөөний хөвгт бол тэр шаардлагагүй. Хотын хөвгтүүд. Тэр юу хийх юм бэ? Хичээл тарлаа. За бидний үед ч нөгөө арай энэ сошиал гэдэг юм байсангүй. Тийм учраас хөдөлмөр тусланд явж яг тэр хөдөөний хүүхдүүд юм таар тохирсон. Октод маань үнээс хаана. Нэг хэсэг нь ногоо услна. Нөгөө байцаанд төмсний талбай дээр байна. Ийм ажилтай байл шүү дээ. Тэр таар тохирсон хөдөлмөр хийх ёстой. Эндээс л хүмүүжил авах хэрэгтэй. Өнөөдөр зүгээр суугаад нөгөө зүгээр суугаад байх юм бол ерөөсөө тэр хинч биш. Хүм болоход хэцүү. Би зүгээр энэ дээр бас нэг юм хэлээд байгаа зүгээр. Одоо энэ сургуулийн орчин байна шүү дээ. Заас тий. Сургуулиуд орчин тий. Цаг хугацаа сургуулийн орчин дээр өнгөрөв. Ер нь яг гэрийн хүмүүжил одоо хүнч хүүхд гэрээс бол нэг 60-аас 70% гэрийн хүмүүжил авдаг гинэ. Тэгэхээр тэр шинжлэх ухааны тогтоодсон тоо.
А сургууль бол дараачийн орчин тийм ээ. Дараагийн орчин. Сургууль сурснаар хүн нийгэмшин, хамт олонтой болно, хамт олонны хүндэлдэг болно, олон хүмүүстэй ажилдаг болно тийм. Ийм мэдээж төлөв сайн талтай. Гэхдээ сургуульд би нэг юм гайхаад идэг юм л да. Ер нь одоо ямар сургууль заавал танаа хүүхдийг сайн сургана гэж ярьдаг болохоос хүн болгоно гэж ярьдаг. Тийм шүү. Нэгдүгээр тул үгэн сургуулийн зорилго болов шүү дээ. Хүн болох ёстой. Хүн болцсон хүн болвол амьдрал явчихна. Мэдээж боловсрал тэр сургалт 2 дугаарт байх хэрэгтэй. Гэхдээ бас дандаа юм шүүмжилтэй хандаад байж болохгүй байх л да. Төр засаг бол бас анхаарч байгаа. Энд жишээлбэл юу гэхээр бидний чинь нийгмийн ажилтан гэсэн хүн байсан. Тэгтэл одоо нийгмийн ажилтан гараад ирэл. Гэхдээ өнөөдрийн нийгмийн ажилтан бол хэрэг хийсэн зөрчил гаргасан хүүхдэд харьцаад байдаг. Тэр зөрчил гарахаас урд юу болж байна вэ? Яах вэ? Яаж хүн болох вэ? гэдэг. Тэгээд ялангуяа 9-10 дугаар ангид ерөөсөө тэр хүн болох хичээл. Тэр онцгой орох. Одоо хөвгнийхээ хувьд ч гэсэн 18-наас хүрээд одоо нэг хуулийн хариуцлага хүлээх тийм ээ? Ийм юу болчдөг нийгэм хөл тавьж байгаа үе шүү дээ. 9-10 гэдэг бол одоо бас нэг нь 9-р бас жоохон сурлаг мурлагаараа эсвэл сонирхлаараа хойлож мойлож яваад чинь дээш 10. Тэгэхээр 9-10 бол тэр хүүхэд хүн болохын одоо үндсийг тавьсан одоо хичээл номлол тэнд сургалт байх хэрэгтэй. Тэгтэл тэр Яг бодохоор асуудал байна. Бодох ёстой болсон. Энийг л би одоо харамсалтай нэг номерт хүн болгочвол хааж амьдраа явчихна. Тэр нь байдаг. Хоцрогдоод байгаа. Заавал одоо Эрдэнэт мэргэд болох. Тэр сонин биш. Явдаг нь явна л үз. Яриад байвал болоо маш олон зүйлээр ингээд салбарлаа яриад явчихна тийм ээ. Тэгэхээр одоо бас нэвтрүүлгийн маань цаг бага учраас ер нь монголчуудын энэ хүүхдүүдэд сургууль хүмүүжүүлж ирсэн энэ зүйлдүүр олон одоо арга ухаан дотор хүүхдүүдэд сонсох гэж нэг бас нэг юм ойлголт байдаг. Энэ хүүхдүүдэд эн чинь бага юм шүү, нялх юм шүү гэхээсээ илүү сонсож энэ хүн юу бодож байна, ямар хүсэл мөрөөдөлтэй яаж ийн гэдээ бас ярилцдаг байлаа л да. Тэгээ одоо ч бас тийм зүйл зөндөл байгаа бах. Ер нь тэрний сайн талыг та бас юу гэж харах вэ? Одоо нэг сая хэллээд сошиал гэдэг юм гараад ирсэн гэдэг. Энэ бол одоо гэр бүлийн харилцаанд бол маш сөрөг муу нөлөөтэй явж. Одоо хүн надаас эхлээд өөрөөс эхлээд би одоо ороод хоол идлээ уцаа араа суу хүүхдтэй гэр бүлтэйгээ харьцахгүй байна. Энэ үедээ хүний халуун харилцаа гэдэг бол хүний хүмүүжлэлд хамгийн чухал юм. Тэр өвгдөөц маань одоо бас нэг би бас нэг эртний нас ном судараас хараа сууж. Ерөөсө хүүхдүүдтэйгээ эгц нүүрлүү нь харж яриа гэж. Нүүрлүү нь харж ярих гэж байгаа. Тэгээд тэр хүүхд одоо ямар төвшөнд хүлээж авчаад гэдэг нүдрүү нэгээд хараад яриад байгаа гэж. Хуучны одоо судар. Тэр хуучны судар. Тэгтэл одоо байхгүй. Тэр хүний нүүрлөө хараад хүн чи хоёулаа ярьсан хүмүүс чинь ер нь тэр хүлээцтэй сонсдог юм байна. Тэгэхгүй бол миний хөөч нэг ингэж яриа за аав гэдэг. Ингээд хоёр тишээ. Тий. За би нэг бараг тэр гадаа нэг утсаа маажж жагаад за миний чи ингэ шүү чи нэг л хүмүүжил муутай байна шүү чи хүнийг сонсож байгаагаар ахмад хүмүүсийг сонсож байгаагаар за аваа гэдэг сонсож байгаа юм. Тэг за миний хөө чи ингэх ёстой шүү. Ахмад хүмүүсийг дээдэлж энэ гудамжинд яваа бүх сайх бүх одоо хүмүүсээ хүндэлж дээдэлж хүнийг хүндэлж яваа. Тийг одоо хайрлж хүндэлдэг бусдын нөгөө сонсдог байгаад хэлэх юм бол миний хүү ч гэсэн энэ аав яг миний нөөрлөө харж байгаа гэсэн шүү. Ингэж хүлээж авдаг. Тийм учраас их жижиг мөртлөөс анзаарч явах ёстой зүйлүүд энэ бол тийм байна. За монголчуудын хамгийн одоо үнэт зүйлийг та хураангуйлж хэлээч. Монголчуудын үр хүүхдүүдэд хүмүүжүүлж ирсэн энэ арга ухааныг эцэг эх өвдөц үлгэрлүүд уурайлах амьд үлгэр жишээ. Тийм учраас үр хүүхдтэй ерөөсөө үлгэрлж байл гэж. Сайнаар тийм ээ. Сайнаар. Тийм тулд өөрт маш хариуцлага ирж штэ. Зөв байх гэдэг ийм хэмжүүрэнд өөрийгөө болохгүй зүйлээ ухаарах. Ээж аав өөрсдөө тийм ээ. За тэгэхээр монголчуудын өөрийн онцлогийг харуулсан дархлаа гэж зүйл байна. Энэ дархлаа одоо манай бас нэг алдартай хүмүүсийн нэг нь хэлжсэн байх нөгөө Баяр наадмыг
одоо нүүдэлчдийн соёлыг дархлаа гэдэг одоо ёс заншлын гэдэг. Монголчуудын нүүдэлчдийн соёл ахуй амьдрал уламжилттай холбоотой энэ монгол хүн байх гэсэн нэг ийм зүйлийг өөртөө тээж авч явхад хамгийн их нөлөө зүйлдэг зүйлийн нэг нь бол одоо үндэсний их сайхан баяр наадам гэж үздэг юм. Та өөрөө бас уяач хүн. Наадам, цагаан сар энэ бүхэн одоо мэдхгүй зүйлээ таньж мэдэх ийм боломжийг энэ баг хүүхд залуучууд маань олгодог ийм л нэг сайхан дархлаа шүү дээ. Тэгээ энийг та нэг сайхан одоо яаж хүний хувьдлаас бас тодруулвал тий. Жинхэнэ одоо амьд сургалт явагдаж байгаа. Тэгээ үндэсний баяр, цагаан сар, тусгаар тогтнолын баярууд бол энд одоо би монгол хүн гэдгээ мэдрэмж төрүүлдэг. Би монгол хүн ямар байх хэвээр. Ингээ бахарх одоо бахархал төрүүлнэ. За монгол хүний одоо өв соёл ямар байх хэвээр. Зүгээр тэр сургалт явагдаж байгаа. Тийм учраас өрхөөгдөг бол тэр наадмаа гоё үзөөж. Цагаан сараар жишээл одоо ахмад дээцээ хүндэлдэг. Хүний их нагц, усны их булаг ахмад хүн дээр сууд. Энэ нагц гэж юм бэ? Миний авах гэж юм бэ? Миний аав ээж ямар өвөг дээдс нь ямар хүмүүс байсан. Одоо ямар хүн байна гэдэг. Ийм тусгаар тогтнолын баяр гэдэг нь бас мэдээж те. Нөгөө монгол хүн байх. Тэгээд тэр байх мэдрэмжээ олж аавна. Тэгэхээр би монгол хүн яах вэ? Би эх орноо хайрлах вэ? Ахмадаа хүндэлдэг. Шудраг байх вэ? Бусныг хайрдаг, хүндэлдэг байх вэ? Гэсэн үзлээр хүмүүжүүлдэг учраас үндэсний баяр наадам бол хамгийн чухал одоо үзүү кино, сургалт, Соёлын асар том дархлаа болж байгаа л гэсэн. Тэгэхээр бас сүүлийн үед хэцүү бэрхцүү сонсогдохын зэрэгцээ сайн сайхан зүйлүүд бас хүүхд залуучууд маань байна. Үндэсний хувцас сайхан өмсдөг болсон байна. Залуучууд маань тийм ээ. Энэ нь бол бид нэр ингээд зөв чиглүүлээд залаад ингээд явал залуу юм байна. Одоо энэ үндэсний их сайхан өв соёл энэ хүн байхын утга учирыг ойлгох хүсэл эрмэлзэл дүүрэн байна гэж бас үздэг. Энэ дээр тэр яг үнэ. Энэ одоо сая бид хоёр бас сошиал гэдэг юмыг одоо энэ фэйсбүүк энэ бас жоохон бараан талаас бас жоохон бүдгөрүүллээ л да. Сайн тал бас байна. Одоо жишээ нь дэлхийдээ бид нэр харьцаж байна. Дэлхийн соёлыг харж байна. Биднэрт дэлхийн соёлыг хараад ирэхээр миний монгол юм арай ягаад ч илүү л харагдаад. Би монгол хүмүүст би монгол хүн болж төрсөндөө би баярлж байна. Хаана наадам байгаа юм бэ? Хаана тэр талын салхи өмөрцсөн, тэр талын цэцгалгсан, тэр хөдөө хэрт бол морь урдлууд авч байгаа юм бэ? Тэр гоё монгол дээр хаана байна? Тэгэхээр тийм ээ. Яах аргагүй. Яах аргагүй. Энийг бол би тэгэхгүй бид нар чинь хуучин бол бас мэдэхгүй шүү дээ. Одоо өөр аль улсад гоё тэгэл бүр илүү дээлж байдаг ч юм бол тэгтэл байхгүй. Дэлхийдээ танилцж байна. Нөгөө сошиал ертөнцид нөгөө бид төрийн муулаад байсан юм чи. Дэлхийн хүн төрөлхтөнтэй танилцж. Юм болон бас нэг хоёр талтай. Тийм. Дэлхийн соёлтой ахуй соёлтой танилцж байна. Тийм учраас бол би одоо энэ сошиал ертөнцөөр бас аялж байгаагийн аялдаг хүний хувьд бол харахад бол үнэхээр Монгол бахархаад аргагүй юм аа гэж би ойлгож байгаамаа. Баярлалаа та хүрэлцэн ирж бас сайхан ярьцлага өглөө. Тэгээд битэрийн өнөөдрийн энэ подкаст болохоор зэрэг ямар нэгэн зүйлийн хамгийн зөв хариултыг олох гэж хичээхээс илүү бараг тэр ч одоо битэрийн энэ ярилцлагын зорилго биш байлаа. Ямыг анзаарах, өв соёлоо эргэж харах, тийм ээ. Тэг үр хөвгтүүдтэйгээ хамт халуун дулаан ийм орчныг бий болгож тэдний өмнө хүлээсэн үүрэг хариуцлага ухамсарлах гэсэн энэ талаар л хоёлоо ярилцахыг одоо зорьсон юм ба. Тэгээд хүрэлцэн ирж одоо подкаст нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. За Монголын ирээдүй болсон хүүхд залуучууд маань дэлхийд танигдсан. Дэлхийг одоо байлдан дагуулж чаддаг. Байлдан гэдэг нь бол оюун ухаан, шинжлэх ухаан, орчин үеэр байлдан гэдэг ярьж байгаа шүү. Байлдан дагуулж чаддаг. Монгол түмнээ бол хайрлж чаддаг, эх орноо хайрлж чаддаг, шудраг одоо тийм эх орнж мэдлэгтэй, чадвартай, цог золбоотой ийм залуучууд, ийм хүүхд залуучууд энэ Монгол түмэнд бол ирээдүйг бол Монгол түмний ирээдүйг
байгуулна гэдэгт би итгэлтэй байна. Тэгээ хүүхд залуучуудын маань ирээдүй гэрэлтэй байх болтугай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлье. За баярлалаа. Хүүхд залуучуудын минь ирээдүй гэрэлтэй сайхан байх болтугай. Бас энэ ерөөл бат сайхан орших болтугай. Танд баярлалаа. Мандала подкастын ээлж дугаар өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзъя.